Сайн мэн үү намайг Юмужин гэдэг. Би одоор хөдөө аж ахуйн сургууль санхүү банк мэргэжлээс суралцдаг. Түүхийн бие даалт болох нутгаараа бахархын сэдвийн хүрээнд нутгаа танилцуулах гэж байна. Хинтээ аймаг нь 1923 онд байгуулагдсан бөгөөд 18,100 гаруй багтай нийт хүн ам нь 70,000 орчим бөгөөд үндсэндээ мал аж ахуй эрхэлдэг. Өнөөдөр аялал жуулчлалд бүтэц, боловсрол, соёл, эрүүл мэндийн зэрэг салбар тогтвортой хөгжиж байгаа. Энэхүү судалгааны ажил Хинтээ аймгийн бахархалд үзэсгэлэн газрууд алдарт хүмүүс түүхэн үйл явдал болон өнөөгийн үеийн тухайд өргөн авч үзье. Аймгийн төвөн Чингис хот бөгөөд энэ хотыг 2013 оноос эхлээ хэзэн Чингис хааныхаа нэрээр нэрлэх болсон. Хинтээ аймаг нь Монгол улсын дорнод хэсэгт оршдог бөгөөд хойд талаараа Оросын холбооны улстай хилдэг, байгаль дэлхийн онгон нагшин тогтоц, үзэсгэлэн дуус, түүхэн дурсгал газруудаараа Монголын төдийгүй дэлхийн дахины анхаарлыг татаж чаддаг юм аа. Одод би та бүхэн манай нутгийн үзэсгэлэн газруудын тухай ярьж өгөх болно. Бурхан алдуу нь Хинтээ аймгийн Баян-Овоо сумын нутагт орших бөгөөд монголчуудын хувьд хамгийн ариун хайрхан уулын нэг. Чингис хаан энэ ууланд олонтаа мөргөж өөрийн хувь тавилан амжилтаа тэнгэртэй холбон ойлгож байсан тухай Монголын нүүрс товчоонд өгүүлдэгэ. 2015 онд Бурхан алдуулыг ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэсэн бөгөөд энэ нь Монголын түүх соёлын олон улсын ач холбогдлыг баталсан үйл явдал болсон. Өнөөдөр жил бүр энэ ууланд тахилга өргөж монголчуудын эв нийтлийг илэрхийлдэг томоохон заавал болдог. Хоёр дахь нь болохоор ээж хад нь дадал сумд ойролцоо байрлах бөгөөд эхийн дөрвийг санагдуулан байгалийн тогтоцтой. Ард түмэн хийн ивэл харийг бэлэгдэн энэ хадан залбирч хүслээ шивндэг зашилтай. Олон жилийн туршид монголчуудын сэтгэл зүрхэнд хийн халамжийг илэрхийлсэн энэ газар нутгийн үнц нь улам бүр өсөж байгаа. Дараах нь болохоор хөдөө арал. Хөдөө арал нь Чингис хааны амьдрал улс төрийн гараатай салшгүй холбоотой. 1187 онд хөдөө арал дээр анхны хуралдай болж Монголын овог аймагуд нэгдэж Тэмүүжин хаанд өргөмөлжсөн. Монголын нэгдлийн эхлэл болсон түүхтэй. Өнөөдөр энэ газар Чингис хааны түүхийг судлахад хамгийн чухал газруудын нэг хэвээр байсаар байна. Дараагийн газар нь Дэлгүүн болдог. Дэлгүүн болдог нь уул нь Чингис хаан төрсөн газар гэж үздэг. Монголын нүүрс товчоонд Чингис хааны төрсөн газар гэж тодорхой тэмдэглэсэн байдаг тул энэ уул Монголын түүхэнд онцгой байр суурь эзэлдэг. Өнөөдөр дадал сум нь Чингис хааны төрсөн газрыг бэлэгдэлсэн хөшөө дурсгал болгож аялал жуулчлалын гол төв болохыг хөгжүүлсэн. Дараагийнх нь болохоор Онтон балжийн дархан цацд газар. Энэ газар нь байгалийн онгон нагшин тогтоц, ховор, амтан урамлаар баялаг. Онтон балжийн зөвхөн байгаль хамгааллын бүс биш, мөн аялал жуулчлалын чухал бүс нутаг юм. Энэ судалгааны олон экспедиц ажиллаж экологийн чухал ач холбогдолтой амтан урамлын төрөл зүйлүүдийг бүртгэн баримтжуулсаар л байна. За одоо болохоор Хинтээ аймаг бол Монголын түүхэнд алдартай олон хүний өлгийн нутаг гэж яригддаг. Тэдгээр хүмүүсийг үе үеэр нь авч үздэгэ. Чингис хаан 1162-оос 1227 он их Монгол улсын үндэслэгч, дэлхийн түүхэнд нэрээ мөнхөлсөн агуу удирдагч байв. Тэр багасаа л зөрөгтэй. Удирдан зохион байгуулах чадвартай өссөн бөгөөд аюулгүй нас баралтын дараа олон бэрхшээлийг даван туулжээ. 1206 онд бүх Монголын удирдагчийн хурлаар Чингис хаан хэмээн өргөмжлөгдсөн бөгөөд овог аймагуудын нэгтгэн хүчийг төвлөрүүлсэн засаглалыг байгуулсан. Тэрээр цэргийн стратеги хурдан хөдөлгөөнтэй морьт армийн тактикаараа олон улсыг эзэлж их Монгол улсыг байгуулсан. Чингис хаан ясаа хэмээн хууль тогтоомжийг баталж тэгш хэрэг зарчмыг тогтоосон. Түүний байгуулсан эзэнт гүрэн худалдаа, соёл мэдээллийн солилцоог хөгжүүлж дэлхийн түүхэнд томоохон нөлөө үзүүлжээ. Дараагийн хүмүүс нь Борч Зэлмнар. Борч Зэлмнар нь Чингис хааны хамгийн үнэнч ад нөхөд байсан бөгөөд тэдний нөхөрлөл үнэнч шударга байдал нь түүхэнд тэмдэглэгдсэн үлдсэн. Эдгээр ад нөхөд нь Чингис хааны олон тулдаанд хамт оролцож түүнийг амийн хэд хэдэн удаа аварсан бөгөөд цэргийн алтанд үнэтэй хувь нэмэр оруулсан. Тэд зөвхөн цэргийн хамтрагч биш, удирдагчийн стратеги төлөвлөлтөнд зөвлөгч, итгэлтэй туслагч нь байжээ. Борч Зэлмнар нарын гавьяа Чингис хааны амжилт их Монгол улсын өргөжлөлтөнд шууд нөлөө үзүүлсэн бөгөөд түүхэн тэдний нэрийг Чингис хааны нэртэй зэрэгцүүлэн дурсдаг.
Эдгээр анд нөхдийн туйлсан зориг, үнэнч зан, Монголын уламжлал, эв нэгдлийн үзэл санааг илэрхийлдэг бөгөөд залуу хойч үед үнэтэй сургамж болон үлдсэн. Дараагийн хүн нь болохоор Сүбэдэ Жанжин. Сүбэдэ Жанжин Чингис хааны ачцээ бөгөөд дэлхий түүхэд нэрээ үлдээсэн Сууд Жанжин. Тэрээр хурдан морь цэргийн стратеги тактикийн мэдлэгээрээ олон тулдаанд ялт байгуулсан. Сүбэдэ Жанжин Оросын газар нутгаас эхлэн зүүн баруун Европыг хамран аяндаа хийж Монголын армийн ялтанд үнэтэй хувь нэмэр оруулсан. Тэр зөвхөн цэргийн ялалтанд бус эзэлсэн нутаг зохион байгуулалт, мэдээлэл дамжуулах системийг тогтоох замаар эзэнт гүрний тогтвортой байдлыг ханган түүний стратеги удирдлагын ур чадвар нь дараа үеийн жанжнуудад цэргийн онолчдод үлгэр жишээ болон дэлхийн түүхэнд Монголын армийн агуй жанжнуудын нэгээр үнэлэгддэг юм аа. Дараагийн хүн болохоор Зэв. Зэв Жанжин маань Чингис хааны хамгийн итгэл жанжнуудын нэг байсан бөгөөд олон тулдаанд удирдагчийн үүрэг гүйцэтгсэн. Тэрээр хар хором хотыг хамгаалж үүргийг амжилттай гүйцэтгэж Монголын цэргийн стратеги хамгаалтын тактикийн чухал хэсэг болсон. Зэв Жанжин нь зөвхөн хамгаалалт төдийгүй цэргийн зохион байгуулалт, дайны төлөвлөлтөнд их хувь нэмэр оруулсан. Түүний гавьяа ур чадвар нь Монголын армийн ялалт, эзэнт гүрний тогтвортой байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг юм аа. Дараагийн хүн нь болохоор Түшээдан Чингүнжав. Түшээдан Чингүнжав нь Монголын үндэсний баатар бөгөөд Манжин нарлын эсрэг олон жил тэмцэн удирдагч юм. Тэрээр халахын нутгийн Манжин захиргаанаас чөлөөлөх зорилгоор бослого өрнүүлж олон тулаанд оролцсон. Чингүнжавын удирдлага дор босгогчид нутгийнхаа ард иргэдийг хамгаалж тэмцэж Манжин харамтай нүр тулсан юм. Түүний хөдөлгөөн нь Монголын үндэсний эрх чөлөө ард түмний эв нэгдлийг биелэх тэмдэг болсон. Чингүнжавын баатарлаг үйлс тэсвэр хатуужил дараа үеийн монголчуудын түүх бахархлын их сурвалж болж үлдсэн. Дараагийн хүн болохоор Мөр эцэн. Мөр эцэн нь Монголын үндэсний бүхий түүхэнд нэрээ мөглсөн авраг бөхчүүдийн нэг. Тэрээр олон тэмцээнд амжилттай оролцож өндөр амжилт үзүүлсэн. Мөр эцэнгийн хүч техник урам их нь түүний үндэсний бүхий шилдэг төлөөлөгч болгож түүхэн томоохон байр суурь эзлэхэд хүргэсэн. Түүний амжилт гавьяа нь дараа үеийн бөхчүүд маш их урам зориг өгдөг. Дараагийн хүн болохоор Төвшинбаяр. Төвшинбаяр нь Монгол улсын түүхэнд анхны олимпийн авраг болсон жудо бүх. Тэрээр олон улсын тэмцээнд амжилт үзүүлж Монгол улсын спортын нэр хүндийг маш өндөр түргэсэн. Төвшинбаяр нь түүний гавьяаны төлөө улсын баатар цолоор хүртэл шагнагдсан. Дараагийн зүйл маань болохоор Хинтээ аймагт болсон түүх үйл явдал археологийн олдурууд юм аа. 1187 онд Хөдөө арал дээр анхны их хуралтай болж Тэмүүжин хаанаар өргөмжилсөн. Энэ үйл явдал бол Монголын овог аймагуудын нэгдлийн эхлэл болсон. 1206 онд Чингис ахин Монгол улсыг байгуулсан бөгөөд энэ үйл явдлын ул мөрийг Хинтийн нутагт хадгалагдаж үлдсэн. 1921 онд ардын журам цэрэг Хинтийн нутгаар дамжин Манж Хятадын ноёрхлыг эсэргүүцсэн тулдаанд өргөнсөн. Археологийн олдурууд нь алгаар Хинтийн нутагт олон хэрэгсүр, бугуун өшөө, чулуун дурсгал, эрдэнэ булш илэрсэн. Эдгээр нь Монголын нүүдэлчийн соёл түүхийг судлахад чухал бичиг баримт болж өгсөн. Одоо болох өнөөдөр Хинтээ аймаг уламжлалт мал аж ахуйн хадгалангаа олон салбарт хөгжиж байгаа тухай ярилцсанаа. Амийн хүн амын орлого гол төлөв мал аж ахуйс бүрддэг. Гэвч сүүлийн жилүүдэд жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлал, уул уурхай нэмэгдэж байна. Сүүлийн үеийн жилүүдэд автозам, гүүр захиргааны станц зэрэг олон бүтээн байгуулалт хийгдсэн. Дадал суман Чингис хааны аялал жуулчлалын цогцлбор байгуулагдсан. Аялал жуулчлалын хөгжилд чухал нөлөө үзүүлсэн. Айраг, арс, тараг, хуушуур зэрэг уламжлалт, хоол хүнсийг аялал жуулчлалд сурталчилж байна. Малын гаралтай бүтээгдэхүүнс брэнд бий болох орлогуудыг амжилттай хэрэгжиж байна. Чингис хааны өлгий нутаг гэдгээрээ жуулчдын хамгийн их зорж уртдаг аймаг. Бурхан Алтан, Ээж хад, Хөдөө аралт гих зэрэг газрууд үндэсний болон олон улсын аялал жуулчлалын гол зээгүүд болж байна. Баярлалаа. Энэ хүрээд миний нутгаараа бахархыг сэдвийн хүрээнд хийсэн бичлэг маань дуусч байна.